бүхэндээ дахиад орой мэндийг хүргэе. За Дэлхийн Монголчуудын Эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гаргийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зуг оройтой шаршуур нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 22-ны пүрэв гаргийн дугаар шуудрахад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амд очир тагнас, за мөн сэтгэл хүртэл сэрүүцүүлэн GPA Air Condition хамтран ажиллаж байна. Бэлцүүханууд одоо үчи мэндийг хүргэе. Бүгдэнд нь үчи мэндэ. Миний хөөрхөн бэлцүүханууд юу хийж байна да? Одоо хоолоо идэж байгаа болоо заримд харж байгаа болоо. Магадгүй. Зөвлөг байгаа. Би энд нэвтрүүлэг хөтлөөс унж. Тий, ганцаараа. Тий, би байхгүй. Өөч би штэ. Та тэгээ нөгөө талаас би бас гэж ороод хөтлөө байна штэ. Тэгээ заавал бүх юм дээр хамт тэгээд чинь яаж хугаараа явж байгаа. Би дараа нь ам ихчдэг хамт 0 орохоос. Таам бугаас ордог үстэй. 0 орохоос одоо 2-0 орч ирээд зөөж. Зэрэг ямар ховь юм дэлгээд надад болохгүй штэ. За баларлаа. За өнөөдөр юу ярих гэж юм ярьж байгаа өнөөдөр. За өнөөдөр Алтарт Spice Girls хамтлагаасаа гарсан цорын ганц гишүүнийг танилцуулах гэж байна. Хамтлагаас бас нэг гишүүн гарч ирсэн юм уу те? Гарч ирсэн, Jerry гарч ирсэн. Тэгээд Jerry гарснаасаа болоод хамтлаг ер нь бол тарсан байдгийг. Оо яа тий. Одоо яхад нэг тавуулаа байж байгаад олонд хүрцэн. Тэг нэг гараа явчихараас хүрэхэд хэцүү байд юм байна л да. Тэг яг дөрөвлийн нэг хэсэг явсан л та. Тэгтээ болоог ингээ хамтлаг тараад. Тэгэхээр хамгийн алдартай гишүүн байсан байх та. Ер нь бол тийм. Маш олон хүмүүсийн краш байсан. Улаан устэй байсан байхгүй. Тэгэхээр хүн мэдэх баха. Тэгээ нөгөө нэг юм төрийн тал далбай өнгөтэй дресс өмснөөр илүү их одоо. Хүмүүс санагдсан юм шүү. Тийм. Тэгээ хамтгаасаа гарсан шалтгаан малтгаан гэдгийг одоо би бүгдийн сайн яриад өгье. За сонирхолтой юм л. За. За өнөөдөр миний танилцуулах алдартай Mr. Queen гэдэг киног амигч үзсэн үү? Үзээгүй л хата тийм. Үзээ. Үзээ юм те. Хоол игээд идэг. Тийм штэ. Би тэрий чинь бүр бүтэн үзсэн тэгэж яах юм бол. Тийм үү? Тийм. Оо яг зөв юм асуусан биз дээ тэгвэл те. Энэ амар хөөрхөн. Энэ бүр үнэхээр хөөрхөн. Энэ шинэ сон жүжигчдийн тухай танилцуулахар бэлдсэн. Магадгүй Mr. Queen кинон дээр бол уг нь эрэгтэй хүн шүү дээ те. Эрэгтэй хүн цаг хугацаагаар аялаад эмэгтэй хүний од нэг хатны биед орчдөг шүү дээ те. Тийм. Тэгдэг үстэй. Усал байсан юм та. Окей, энэ ч өөрөө тийм хөөрхөн үйлдэлийг үнэхээр хөөрхөн илдүүтэй хийж чаддаг байхгүй юу? Тийм. За, тэгвэл насын таач хиттэй. Нас нь уу? Тийм, хиттэй юм шиг харагдаж байна. За, би зүгээр дээд лимитийн л хэлээ заяа. 45-аас их биш хаа. Илүү гараг баг. Хоёул нэг жүжигч харж байгаа үстэй. Юу гэсэн энэ 2 өнөц царай гаргалаа. Гаргалаа шүү дээ. За, хит юм. За, та яг таач. Тэд гээд ингэ. 42. Энэ шинэ сон жүжигч нь үү? Тийм ээ, залуу юм уу? Би яаж мэдэх юм бэ? Эдгээр чинь нөгөө нэг мэддэггүй шүү дээ. Аа, за 42 та юм те. Буруу байл хоёлаа яах вэ гэж. Та нэг байр авч өгөө. Хамт 0. За, шинэ сон жүжигч 1989 онд төрсөн өдгөө 35 настай жүжигч юм байна. Оо, тийм үү? 1989 онд төрсөн. За, уучлаарай, ёс алдлаа. Тийм. Өдөр чинь нөгөө аваргүй юм болохоор нь. Залуу манай өнөө өрдөөч гаргачлаа сая. 45-аас цаашгүй гэхээр би дээдлэн л гэсэн юм. Манай хүн 50-раад өгсөн байна. Чи дандаа тийм л хүмүүс ярьдаг үстэй. Би хизээ тийм хоёр тийм болоо гэхээр нөгөө найлгүйч 40 гарцгац л ээж идэг. Шүү дээ би хизээ залуу ярьдаг шүү дээ би. Тэгээд бүр дасл болсон. Өнөөдөр ингээд сайхан цэл залуу насны дээр явж байгаа 35 настай амийн хичээс дүү бүсгүйг танилцуулна. Юм хэлээж ундрахаа царайг нь ногоон болгоо. За ингээд эхний баримт нь нэг царайлаг залуугаас болоод жүжигчин болсон. За бахангийн сурагч байхдаа бидний сайн мэдих Зүрхэн Чингис намар хэмээх драмаг үзээд за энэ Зүрхэн Чингис намар дээр гэхдээ гол дүрд нь Вомбийн тоглодог байхаа тий. Жүжигчин Вомбиныг хараад шоконд орсон юм л дээ. Үнэхээр царайлаг залуу байсан. Ямар санда энэ жүжигчин Вомбин ингээд дэлгэцнээр гарангууд шууд зуртаа очиж унтраачдаг гэсэн гэж байна. Яагаад сандраад ичээдөө. Тийм дэлгэцэн дээр ингээ юу гэдэг чугун зуртанд дотроос л ингээ хараад байгаа юм бол байхгүй шүү дээ. Зуртанд гараад байгаа драма л гараад байгаа шүү дээ. Нөгөө ягаад ч юм гоё царайлаг залуу өөрийг нь харахаар сандраад унтраачдаг гэсэн мэлээ. Тэгээ боддоор энэ юусэн энэ гоё залууг очиж харах юмсан гэж бодоод тэгээд иммунээс үүдэлтэйгээр жүжигчин болох мөрөөдөл нь хэлсэн гэсэн үг. Крашлж байгаа жүжигчин болсон юм шүү дээ. Тэгээ дунд сургуульд байхдаа дан мөрөөдөд ер нь мөрөөдөл биелэхгүй байна гэд ээжтэй намайг жүжигийн дугууланд явуулж өгөөч гэж цагтлагдсан байна. Ээж нь үүнийг зөвшөөрөөд дугууланд явуулсан. Тэгээ дараа нь урлагийн ахлах сургууль, их сургуулаач гэсэн урлагтай холбоотой хэмжээгээр төгссөн байдаг.
За дараагийн баримт нь 100 гаруй шалралтаас унж исэн юм байлээ. Жүжигчнэр ажиллахын тулд аавынхаа машиныг зээлээд маш олон газар бараг 100 гаруй одоо газарт ингээ анкета өгсөн юм байна. За. Гэтэ энэ зүгээр дандаа л юм одоо анкет л өгсөн. Тэрнээсээ шаг ингээ очиж бол уулзаад тий ингээ шалралтанд оржоогүй юм байна л да. Тэгсэн чинь их сургуулийн дээд ангийн ах эгч нар л одоо бараг 100 гаруй шалралтанд дээр очиод унлаа гэж ярил. Дотроо бол битүүхэн хатаарч ирсэн юм. Яа тэгэхээр өөрөг нь болохоор бүр анкетыг нь хараад унгаагаад байгаа шүү. Тэгсэн болохоор дуудаад байна тий ядаж. Дуудаад уулзаад ядаж үжиглэхийг нь хараад суучаас дотроо л атаарчилсан. Тэгээ энэ үжигчин маань ингээд олигтойж одоо нөгөө тэнцсэн ажил төрөл байхгүй учраас өдөржингөө л унтдаг гэсэн гинэ. За гэвч сүүлд өгсөн ярьцлага дээр хэрвээ би шалралтанд тэнцээгүй тэр өдөржингөө унтдаг байсан өөртөөгөө уулзах боломж олдох юм бол би дахиад илүү сайн унт гэж хэлэх байсан гэж. Тэр одоо алдартай болсон шүү дээ. Амжилттай юу унтах тийм чөлөөтэй завтай өдөр байхгүй болсон учраас тэр үедээ илүү сайн унтах байж дээ гэж одоо боддог гэсэн мэт. Нэрэж тийм тий. Цэжлэгт байсан бол унтчихгүй юу гэдэг шиг. Тийм шүү дээ. Би өчигдөр ямар сандаа гэртээ орчод ээж рүү шүн шүү дээ. Би энэ буцаа 10 жилд орж болохгүй гэсэн чи юу яриад байгаа юм хогшин байж гэхээр за гэлээ. За өөрөө орсон. Ажилдаа яваа гэж орсон. Нэрээ тийж боддоо шүү дээ заримдаа тий. Цэцэрлэгтээ 10 жилдээ буцаа очих юмсан. За хамтралчид танилцуулъя. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амд очир дагнасыг танилцуулъя. За алт авсан бяслагт давхар утлагад жуулчин давхар утлагад хям, анчин хатаасан хям, царимс двэн, био зөгийн болтой айлны нухаш байна, био хаан утсан махтай айлны нухаш байна. За экспортын самартай салями байна, хело бяслагтай гэрээлийн зайдс байна, хело мини салями 20 г гэртэл байна. Харин хело биф жерки болохоор хүрл авсан юм биш үү? Медалууд авсан гэсэн үг. Надаас ч бол медальтай уу. Тийм шүү дээ. Одоо ингээл саримстыг хараад эн чи одоо алттай шүү дээ гэж бодож байна. За очир дагнас компани 5 сарын 3-наас 8-ны хооронд Герман улсын Франкфурт хотод болсон IFA 2025 олон улсын үзэсгэлэнгийн чанарын тэмцээнд амжилттай оролцоод 9 алтныг хүрэл медаль за мөн хүндэтгэлийн цом хүртэн их орондоо ирсэн байна. За IFA буюу 3 жилд нэг удаа зохиогддог махны олимпиос хүртсэн алтан медаль цом бол дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдсөн чанарын гэрчлэг гэж тооцогддог юм байна. Тэгэхээр дэлхийдээ одоо нэр төрөө зарлцсан л идэг гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Монголдо бүр өөрснөө ингэж аваад идээд хэрэглэн гэдэг чинь гоё байгаа байхгүй. Тэгээ эн чинь махан бүтээгдэхүүний дэлхийн хамгийн нэрвэмжтэй чанарын уралдаан гэдэг юм биш үү НИФА. Тэгээ махны олимп гэж нэрлэгддэг. Тэгэхээр одоо олимпиос энэ олон алтныг хүрэлтэд ирсэн л гэсэн үг юм байна. Тэгтээ шудраг хэлэхэд би ч бас гадаад сурч байсан шүү дээ. Үнэндээ манай Монголын хэлүүгээ амттай байдаг шүү. Тий. Монголын махыг үзэх. Яг нөгөө гадаадад очиод амтлахаар нэг юм давсан сул гэдэг шиг нэг л тийм ам таарч угаацсан гэдэг л үү? Тийм, яг тийм санагдаад идэм билээ шүү. За тэгээ чанартай амттай гэдгээ дэлхийд батлан харуулах махан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчдийн ганц боломж нь энэ гэдэг байна. За тэгэхээр энэ дүрсэлдэг бүтээгдэхүүн бүрийн амт, үнэр, бүтэц, гадаад урах, боловсруулалтын наривчлал, технологийн шийдэл, хүнсний аюулгүй байдлыг шалгуураар бүр шинжлэх ухаан, мэргэжлийн өндөр түвшинд үнэлэгддэг юм билээ. За ингээд хаяг барьшлын хувьд Баян зүрхт өрөг 11 дугаар хороонд байрлаж байгаа холбоотой утасны дугаар 76 тэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаарлал холбогдорой. За тэгээд бүх сүлжээ дэлгүүрүүд хаанаас авах бүрэн боломжтой. Баярлалаа хамтран ажилласан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амд очир дагнас байлаа. Баярлалаа. За дараагийн баримт нь хүмүүсийн хараанд өртөхийн тулд үсээ тайрж исэн юм билээ. За ингээд 3 жил төгсний эцэст School 2013 шүү. Энэ драмад тэнцээд 2013 жүжигчний гарагаал бисэр эхлүүлсэн. Тэгээд тухайд нурууга татсууг нь их сайхан урт гэзэгтэй байсан юм байна. Гэхдээ нөгөө бусад хүмүүсээс жоохон ядлагрьяа тий одоо дөнгөжл одоо урлагийн гараа эхлүүлж байгаа юм шиг жижигхэн дүрж гэсэндээ ядаж юм халимаг болгоод тайрчих юм бол хүмүүс өөрийг нь анхаарч харах болов уу гэж бодсон. За тэгээд яг нөгөө үсээ халимаг болгоод тайраа тэгээ очисон чинь жаа азгүйч хүү гол дөрүүдийн нэг нь бас тайрмал өстэй байсан гинэ. Тэгээ яг давхцаад тэгээд яг одоо бас л ялгарыг да гэж одоо сүултээ үсээ гэлцсэн гэсэн байлаа манай. Тэгээд бас нэг жоохон ялгарх нь бол ялгарсан. За дараагийн баримт нь үнэт эрдэнэ мэт хайрладаг нэг машин байдаг. За цуглуулсан мөнгөөрөө анхны кинонд тоглохоос өмнө Pride гэдэг машин худалдаж авсан. Тэгээ одоо хүртэл 13 жил унж байгаа юм байлаа. Тэгээ одоо ажил ихтэй учраас машинаа бол өөрөө жолоодох ямар ч зав байхгүй болсон. Тэгээд зарах бодлол байхгүй. Тэгээд маш олон дурсамжийг авсан маш учраас зүгээр ингээд хадгалаад байлгаж байдаг гэсэн байна. За дараагийн баримт нь солонгос эмэгтэй жүжигчид дундаас нэлээд өндөртөө ордог. Метр 73 см өндөр. Тэгээд түүнээс нэг пен асуужсан. Та яаж ийм өндөр болсон юм? Би ч гэсэн ийм өндөр болмоор байна гэхэд за сайн хэлж мэдэхгүй юм да гэж хариулсан. Тэгээд өндөр хүмүүс ч одоо тэгэл нэг тийм тустай юм хэрэглээдсэн юм байхгүй байгаад юм л шүү дээ. Удам удмаа сайн 10 жил тогтоож гисэн нэг найзаас асуусан. Зүгээр тэгэл чамтай адилхан л идэж уудаг л.
би ч арай өөр би арай илүү хийдээдсэн биш магадгүй. За тэгээ түүнийг баг байхад нь эмээ нэг хэлдэг гэсэн гэнэ урт гомын идэхээр гомон шиг сунаад өндөр болдгоо гэж хэлчихсэн учраас гомын хийдэх дуртай хөлтөөсөн тэгээд одоо ч гэсэн хамгийн дуртай хоол нь гомон гэсэн байна. За тэгтээ хитрхийн өндөр усныхаа дараа бол жоохон харамссан. Ямар амар өндөр болч байгаа жоохон намсхын сан гэж боддог гэсэн. Ялгараад байсан баг тий. Хүмүүсээс. За би нэг ганц сууч. Тийм ээ. Биеийн пропорц нэрээ өндөр харагдчихин. Урт хөлтэй юм байна. Гой бүс байна уу? Та тэгтээ метр 70 гарцсан шүү дээ тэгж. Та метр 70 үгүй шүү дээ. Дараа үгүй л. Аха. Метр яг 70 билүү те. Тэгвэл тэгтээ 70 хүрсэн юм шүү дээ те. Хүрсэн шүү дээ. Тийм би ч Одоо нөгөө нэг дэлхийн ертөнцийг ойртоод жоохон доошоо бүх гэж л байгаа. Тийм байна те. Газрын татах хүчээр. Ааха. За тэг анх алдарсан болохдоо өндрөө метр 73 гэж хэлээл ингээ шууд юус нуухгүй уудсан. Тэгээ сүүлдээ хүмүүсийг ажиллаадсэн чинь дандаа ингээ алдарт өндрөө нуудаг юм байна. Тэгээд за би ер нь бол метр 71 ер нь бол метр 71 чүү айл хүрдэг гэж хэлж явдаг байсан. Тэгээд сүүлд эрүүл мэндийн үзлэгт орсон чинь метр 71.8 см болоод одоо үнэхээр өөртөө ихтэй би ерөөсөө метр 72 биш ээ гэж хэлж явдаг гэсэн мэл. Агшсан юм уу? Тий агшсан л гэсэн үг 73-аас 71 болсон гэсэн үг тийм. Биндээ тийм л дээ. За дараагийн баримт нь пентэгээ таарахаараа хичдэг гинэ. Гудамжинд хин нэгэн өөрийг нь таниад мэдлүүл мэдээж баярлан тэ өөрөө ингээд тодорхой хэмжээнд хүмүүс танигдсан байна гэсэн үг шүү дээ. Тэгтээ нөгөө хүн харж чаддаг юм байл та ингээд жоохон дайлтчаал. Гэтэ учир зүгүнгийн ичингүүрэгт угаасаа төрөлхийн замны тийм байгаа даа шүү дээ. Гэтэ учир зүгүнгийн ичингүүрэл ингээд жоохон юу гэдэг цаашаа ингээд байх гэхээр нас нь одоо хідүүлээ те юм болчихнаа ингээд нуудад ах чи хэцүү шттэ. Тэгээ аль болох пентаг таарах юм бол ингээд чөлөөтэй харьцаг хичээдэг. Гэхдээ нэг юм small talk одоо жижигхэн яриа өрнүүлж чаддаг юм. Өө энд юу хийж явж байгаа яас ингээд ярьж чаддаг гэсэн мэлээ. Би өнөөдөр хороолт явж байгаа яг нэг хичтэй таарсан. Намайг сайн байна уу гэхээр би сайн байна гэж бодсон. Одоо юу гэж хэлжэлээ гэдэг чинь. Гас ажил руу иржсэн чинь нэг ах машин дотроос чамцаа гэхээр би гэл бүр аха ингээл явсан шүү дээ. Яг нэг юм жижигхэн яриа өрнүүлэхтэй бас жоохон хэцүү байгаад юм шиг санагдчих. Би болгоо шууд биш ээ. Хөр дигдэг бас. Яавч биш. Биш. Андуураад идэм юм оо. Үсээ нэг улаан болохоос өмнө л дөө. Одоо хааштай өнгөрсөн шүү дээ. Одоо бол мэдэгдэж шүү дээ. Биш гэж. За дараагийн баримт нь арх сайн даадагараа маш алдартай. За нэгэн нэвтрүүлэлт оролцох үеэр хөтлөгч түүнээс сэтгэл санаа сайхан үедээ хамгийн дээдл нь юу н хэр их ууж исэн бэ? Тэр хэмжээгээ хэлээч гэсэн юм байна. Тэгсэн чинь жүжигч маань хамгийн хууж исэн гэхээр ер нь бол ингэдэг юу гэдэг архийг зарим тохиолдолд сэтгэл санаасаа шалтгаалдаг юм уу нэг шилийг уужаад дахиад уумар санагдах үе байна, хоёрыг угаад дахин марж байгаа үе байна, эсвэл нэгийг угаад л шууд согтох үе байна тий. Хамгийн их уусан нь дөрвөн найзтайгаа хамт 40 шил сүүж уужсэн тохиолдол байгаа. Тэгээ энэ нэгийг сонсон солонгосчууд бол нэлээд шоконд л орж илээ. 40 арай хурцтал л гэж үгэнсэн юм шиг байна. 40 шилээ. Тийм. За тэгээд тэр 40 шилээ хэр хугацаанд уусан бэхээр 2 цагийн дотор уусан юм билээ. Хөө яаж уухаар дөрүүлээ орж ирэл 40 шилийг шууд ингээд уусан. Тэгвэл нэг нь 10 юм байна тий. Тий нэг нь 10 тэгвэл болж байна. 10-ыг нэг нь. Тэр бол болж байна. Наа ч юм бол болж байна. 40-ыг ганцаараа уусан гэхэд итгэхгүй байсан. Ганцаар 40-г уугаагүй 10 уусан. Тэгэхээр нэг үний 10. Даагүй шүү. Танд болж гинүү тий. Болж байна. Би яг дөрөвнөөс та яг тэгж ууж үзсэн байна. Дөрүүлээ нийлээд. Надад бол арай л би ер нь нэг шилийч ер нь дандаа хийвэл уудаж штэ. Яг тухайн өдрөөсөө болно гэдэг чи яг зүг байхгүй. Заримдаа нэг шилээ ардж гарахгүй юу штэ. Заримдаа болохоор нэг тийм гоё яг яриа өрөө өрнүүлэл хоол идэл ингээс ууж байгаа асуудалгүй. За бас тийм ээ. За тэгээд тэр дөрөв найзаас нэг нь л гайгүй танагтай үлдээд нөгөө гурав нь одоо бөөлж бөө юм болоод тэр бүх юмыг тэр найз нь зохицуулсан гэсэн мэлээ. За 10 жилдээ царайлаг залуусаар хүрээлүүлж амьдардаг байжээ. Амьдрах ч байхтай сургуульд л явдаг гэсэн. За тэгээд 10 жилээ алдартай жүжигч нөгөө Жон Жихонтой өөрийг нэг төстэй гэж хүмүүс хэлдэг байсан юм байна. Гэхдээ өөрөөх нь хэлж байгаагаар үгүй би төстэй биш зүгээр л миний үсний засалттай жоохон урт ус учраас төстэй гэж хэрэглэгддэг байсан гэсэн байна. Мөн маш онц сурлагатай ангидаа бол нэг хоёр тижигсдэг ийм онц сурлагатай охин байсан. Тэгээ 10 жилдээ жүжигч нөгөө Аю байгаа шүү дээ. Аюгийн найз залуу Ий Жунсоо жүжигч болон Канел жүжигчтэй хоёулантай нэг ангид сурч исэн. Тэгээд Ий Жунсоо жүжигчтэй нэг ангид сурж агаад тэгээд энэ Ий Жунсоо жүжигчин шилжингүүт Канел жүжигчин эргэж одоо солигдож орчихсон хэм шилжиж орчихсон. Тэгэхээр нэг ангийн 3 хүүхэд ингээд алдартай жүжигч болсон байгаа байхгүй. Лаг байна тий. Тийм тэгээд сүүлд нь School 2013 гэдэг драмад хамтарч бас тоглосон юм билээ. Тэгэхээр энэ гурвын хүмүүс бас сонирхолтой хувь тавилантай байна даа л гэж ярьдаг юм билээ. Тийм л гоё ч юм шиг. Тийм. За дараагийн баримт нь зураг авалтын үеэр танхаа ит гэж харагддаг гэсэн байна. За тэгээ яг нөгөө юу л дээ богц ажиллах айгуу дуртай, зуршилтай л гэх юм уу. Тэгээ нөгөө яагаад тэгэхээр ам нь хурдан хуурашаад байдаг юм байна. Тэгэхээр богц ажиллахаар чиглэг болоод дээрэс нь үгээ их зөв тод хэлэхэд илүү их нэмэртэй байдаг учраас байнга богц ажилдаг. Тэгээд зогсохдоо ч гэсэн тэгээд ташаагаа тулаа зогсчдаг учраас байгаа байдал нэг тийм жоохон танхаа итгээд чиг те юм иршүүдч байдлаар ингээд харагддаг гэсэн байна.
Тэгээд сүүлд уг нь богч ажиллахгүй гэж хичээсэн боловч ер нь тэр бохиг орлох зүйл байхгүйс учраас одоо ч гэсэндээ богц ажилладаг. Тэгээд тэр нь бас үр дүнтэй байсан болов одоо зохиолгоо текстийг маш сайн тод ингээд уншиж чаддаг. Хүн сонсоод ингээд нэг сонсоод шууд ингээд ойлгохоор ярьж чаддаг гэсэн. За дараагийн баримт нь гинт царайлаг залуутай үнсэлцэжсэн түүхтэй. За 2016 онд хүчирхэг прокурор гэх бүтээлд жүжигчин бүсгүй дүр бүтээсэн. За тэгээ зохиол дээр нь ер нь үнсэлтийн хэсэг бол байгаагүй байна анх ахад. Тэгснэ гинтэн үнсэлтийн хэсгийг зохиол дээр нэмсэн. Тэгсэн чинь тэр үнсэлцэх ёстой залгуун солонгосын урдаа барьдаг царайлаг залуучуудын нэг кандуун жүжигчин байсан гинэ. За ингээд гинтэн үнсэлтийн хэсэг тоглох болсон да мэдээж сандарсан. Тэгтээ нөгөө талаар үнэхээр гоё байсан. Өөрт нь ямар гоё залуу үнсэлцгээд наа гээл те. Тэгтээ царайн дээрээ тийг гаргаж чарч ивгүй шүү дээ нөгөө залуу өнгө үсгээд айгу дуртай царай гаргаад байгаа чинь те. Жигэлээ гээл. Болог багт. Кэс гээл ингээд амаа өнөрлж мэл болж бэлэн бэлээ. Тэгэхээр тэгэхээр ч бас жоохон эвгүй учраас айл болох ингээд ийм тооггүй те. Нэг юм юу гэдэг хинэгдүүчүүд юм уу тиймэрхүү байдлаар гаргахыг хичээсэн. Гэхдээ дараа нь би гаднаа үнсэлтийн хэсэгт нэг сүртэй биш юм шиг царайлсан ч гэсэн дотроо бол би хэдий ингээ ухаан алдсан байсан гэж хэлжсэн юм байна. Миний сүс минээс агаар авчихсан за гэдэг. Тэр мэдэрч чадаагүй гэдэг шин. Тэгээд дараа нь энэ кандуун жүжигчин ярьсан хөхтөө шинэсэн жүжигчинтэй олигтой хідүү хөрөөсө сольж амжааг байхдаа шууд үнсэлтийн хэсэгт тоглолцсон. Тэгээд дараа нь түүний тоглосон хэд хэдэн бүтээлийг үзсэн үнэхээр мундаг жүжигчин бүсгүй юм байлээ. Тэгээд нэг удаа үнсэлцэжсэн юм харилцаатай нэг удаагийн үнсэлтийн харилцаа гэх одоо юу гэдэг хоорондоо үнсэлцэжсэн харилцаатай болоод тэр түүний тоглосон бүтээл ингээ хийт болж байгаа харах надад үнэхээр таатай сайхан байдгаа гэж нарийн болгож хэлсэн юм байлээ. Нэг л удаа үнс юм бол нэрлэхэд явах нь намайг сонгох гэдэг шиг л тийм байх тийм. Нэг иймэрхүү бас түүхтэй болгоо юм шиг. Үгүй годон шатнд явж гайгүй залуу тааралж үнсчиж болох уу? Энэ гуравтаа үнсэлцсэн шүү. Тийм бид хоёр нэг үнсэлтийн харилцаатай учраас тийм намайг айгу бахархаж явдсан шүү дээ амьдралдаа. Тийм тэр надад шаагийн хөтлөгч болсон байлаа гэж. Дээр үед нэг үнсчихсэн шүү дээ. Гэх юм уу? Шонгийн модны дор гэж мөцсөн. 12 цагтаа. Тэгвэл бас үртэл юм тийм. За жүжигчин болохоос өмнө комик номны зохиолч болохыг мөрөөддөг гэсэн юм байна. One Piece, Death Note гэх мэтчлэн Япон анимд их дуртай. Тэгээд их сургуульд байхдаа шүнжэнгөө комик номны талаар яриад ингээ мэтгэлцээд суучдаг гэсэн. Уншаа суучдаг. Тэгээд түүний ээж аним үзэл ингээ шүнжэнгөө өвтөж байгаа охиныг хараад одоо яандаа л гэж бодсон. Энэ яг би байсан. Би 10 жилд жинхэнэ аним ч ирээдүг байхгүй. Энэ яа. Ээж орж ирэнгүүт би бүр амар Киминий Тодоки үзэж байна. Та таних уу гэж. Ирээдүг хүргэн чи гэж баг сэлэрсэн ч гэдэг. Яг хэвчээ бас тэр радио хөтлөгч болсон л шүү дээ. Болж штэ бас ингээд одоо тэрийг яриа сууж штэ. Манай хүн болохоор ингээд бас хөргөн жүжигчин болсон байгаа байхгүй. Тэгээ баг үзээгүй аним гэж байхгүй. Тэгээ сүүлийн үед завгүй болоод аним үзэж чадахгүй байгаа болохоор нөгөө эргэн дорны хүмүүс ингээд комик уншсан юм аярахаар нэг л тийм хоцрогдсон мэдрэмж төрөддөг болсон гэсэн мэлээ. Би дээр нэг найзтайгаа таарсан чи бас яг юм аним яриад надад аягүй гоё байсан штэ. 10 жилдээ үзчихсэн хэдэн баахан юм ярьж мараад. Гарага ярих уу яах вэ? Тэр шиг л. За ингээд жүжигчин маань том чихтэй гинэ. Тэгээ том чихтэй байдал нь өөрт нь маш их таалагддаг. Яа тэгэхээр том чихтэй учраас царай жижиг харагддаг гэсэн мэлээ. Тэгээд чихээ бас хөдлөж чаддаг авьяастай гэсэн. Би бас том чихтэй байхгүй. Гэтэ би өөр том толгойд болохоор чих нь бас. Чи чихээ хөдлөж чадах уу? Чадахгүй штэ. Тэр авьяас шүү. Гэтэ ийм том чихтэй охтод хөөр харагддаг штэ. Игдүүтэй. Болж тээ. Нэрэ болж ийн. Үнэндээс ээж. Чи нэг гинүүд чи хоолаа гэж харцаар. Үнэ. Баярлалаа. Манай нэ октодоос том чихтэй байхгүй. Юу нэг игдүүд харагдвал тий. Баярлалаа гэж. Тэгээ энийг нэг залуугаас сонсон болгоо яахгүй. Нэг чин зодж байгаа кандууноос сонсон болгоо яахгүй. Аадр. Их чин зодж байгаа ч болохны хэлүүлээд хөөхөн гээд. Ямар үе чихэл ярьсан шүү дээ чи та яаж ядж. Амир чихэн хөөхөн гэж хэлгээд. За яахан бэ яах. За тэгэхээр нэг иймэрхүү л мэдээлэлтэй алдартай байна. Өмнө нь бас нэг энэ жүжигчний тухай нэг хальт ярих нь ярьжсэн. Ер нь өмнө нь ярьжсэн алдарнуудаа дахиж ярьж байгаа. Тэгэхээр фэйсбүүкээс бол нөгөө нэвтрүүлгүүд маань устдаад явж яваад эхэлсэн. Тэгээ нэг сар болол устж байгаа. Тэгэхээр та бүхэн мөнд хүж үзэх юмч боломжгүй болж байгаа юм байлээ. Тэгээд YouTube дээр бол бид хоёрын хөтөлсөн шар шоу нэвтрүүлэг 2024 оны 10 сараас л орж эхэлсэн байсан. 10 сараас эхэлсэн дугаарууд байсан баг шүү. Одоо тийш сар болол устдаа. Одоо Facebook дээр бол байхгүй болчихж байгаа юм. YouTube дээр бас барьцгүй болчиход л байгаа юм л та. Тэгэхээр эргээд сэргээж бас нэг хүмүүсээ үлдээх шаардлагатай л. Тийм тэгээд бид хоёр байхгүй болсон ч гэсэн ингээд нэг сайхан нэвтрүүлэг үзээ сууж дурсамж болно шүү дээ. Тийм.
За хоёлаа нэвтрүүлгийн дэмжээ ажлагчийг танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн дэмжээ ажлагчаар Бал сарын аялалтай хурим урамшуулал зарласан байна. Болж гин. Хурмаа хийгээрэй. Хурмаа их чаг яаж мэдсэн бэ та? За Бал сарын аялалтай хурим урамшуулал зарлагдсан. Энэ жил хурмаа ихээр төлөвлөж байгаа бүх асууддад дуулахад 600 хүртэлх зочид хүлээн авах Triple Avon Hall за Avento бол Room Glory Resort-ыг сонгоо хурмын захиалга хийвэл Бал сарын аялал бэлгэлэх гайхалтай урамшуул зарласан байна. За тэгээ гадруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах за эсвэл захиалга өгөх бол 77 10 77 88 77 10 77 88 дугаараас аваарай. За ингээд Бал сарын аялалтай хурим урамшуулал биднийг дэмжин ажиллаж байна. Айгүйх дэмжигдэж байгаа. Баярлаа. Маш сайн дэмжигдлээ. Тэгээд угаасаа л хурмаа хийх гэж байгаа бол тийм сайхан урамшуулалттай байгаа үед нь захиалга махал өгч байгаа юм шиг тийм. Тэгээ энэ жил ер нь бол хүмүүсийн сонсоод хурим нар их байлээ. Их сайн жил мэлгээд хүмүүс ч хурим нөгөө муугаа жилгээд хурмаа хийж байгаа юм бэлээ. Айгу хүмүүс өсөж үржлээ. Хурим дээр очимоор л байна. Түрүү жил чинь 2 хурим дээр очсон лээ. Би тэгээ таныг хурмаа хийгээл дөө их л хэлж чинь юу вэ? Хинтэ чамаагүй хийчээ. Ямар ч нэг хурим л хийж гэж очиж тэнд хоол идэх гээд байгаа юм. Гайгүй шиг хоолтой ганц. Хинтэ чамаагүй. Намайг хоол идүүлэх нь би дэ дөрөв балаа штэ. Чаг ийдсэн үү миний дайцсан уу их чинь зогтах. Орвишвиний арда палаж хаагүй гэрсэн. Зогтах гэж. Цацсан миний дөө ахаад энэ дээгөө шуудлаа даа гэх. Та тэгэл цадахчлаа би яах вэ? Болно шүү дээ. Болж ирэх чи за. Болж шүү. Өстой болж байна. Яа. За хөргөжлөлн дараагийнхаа алдарт нь л орё. За энэ 7 өдрийн хувьд бол Spice Girls хамтлагийнхныг танилцуулсан. Өнөөдөр одоо сүүлийн алдарчны гишүүнийг танилцуулах гэж байна. За энэ гишүүнээс болж их юм болсон буюу ер нь жоохон бодлооны эзэг гэж хэлж болохоор юм бүсгүй байгаа. За Jerry Halliwell гэж байгаа. За Jerry 1972 оны 8 сарын 6-нд орсон. Одоо 51 настай. Английн дуучин, дуу зохиогч, зохиолч, жүжигчин гэдгээр алдартай. За 1990-ад оны үед дундуур бол Spice Girls pop хамтлагийн гишүүн баснараа алтар нэрт гарсан. Тэгээ Ginger Spice гэдгээр хүмүүс мэддэг бах уу. За тэгээ Hertfordshire мужийн Watford хотод за Watford-ийн нэгдсэн эмнэлэгт Anna Maria болон Lawrence Princess Halliwell нарын охин болж мэдлсэн байлээ. За аав нь болохоор цахилгаан холбох чиглэлээр яг ийм ажилдаг, цахилгааны ажил хийдэг байсан. Харин аавтайгаа маш дотн ингэж илүү өссөн юм уу? Аавтайгаа илүү их дотн байсан гэсэн. За гисэн чинь нөгөө нэг Jerry-г яг 21 нас хүрэх үед нь аав нь 1993 онд зүрхний шигтээсээр нас орсон. Энэ явдал Jerry-д маш хүнд сэтгэл зүйн цохилт болж гэж ярьсан. Болсон гэж ярьдаг юм байна. Харин ээж нь болохоор цэвэрлэгч, гэрийн үйлчлэгчээр маш олон жил ажилласан байдаг. Бусад одоо нөгөө хамтлагийн гишүүдийг бодвол хэцүү амьдралаас гарч ирсэн гишүүн гэж болно доо. За тэгээ ээж нь гэхдээ хэдийгээр одоо гэрээ үйлчлэх цэвэрлэгч хийдэг байсан ч гэсэнтэй охиныхаа карьерийг буюу зөв хүмүүжлэлтэй урлагийн замдалд нь оруулахад нь хамгийн том үндэс суурийг нь тавьж өгсөн хүчрхэг эмэгтэй гэж байнга ээжээрээ барахдаг юм байлээ. За тэгээ Jerry-г бол олон үндэсний удамтай ажилчин ангийн гэр бүлээс гаралтай. Тэгээ энэ нь болохоор түүнийг маш хөдөлмөрж тэмүүлэлтэй зан чанарт нэхийг нөлөөсөн гэж ярьдаг юм байлээ. За тэгээ сургуультай Watford Grammar гэдэг сургууль төгссөн юм байлээ. Энэ сургуультай уран илтгэл, бүжиг, жүжиглэлтийн авьяасаараа бусдаас маш тод ялгарч харагддаг байсан. Тэгээд бага наснаасаа л тайзан дээр гарахын дурсалтай. Ер нь бол урлагт их татагддаг охин байсан маа л да. Тэгээ баасан ер нь дуучин болно гэж шийдсэн байсан маа. Ингээд телевизийн шоу хөтлөгч хийдэг байсан байгаа. Бүжигчин, загвар өмсөх зэрэг олон төрлийн ажил хийж туршлага хуримтлуулаад ер нь бол явж байсан гэсэн. Гэхдээ өсвөр насндаа өсвөл мөрөдөлтэй байсан ч гэсэн нөгөө жингийн асуудлаас болоо сэтгэл санаагаар унах ч юм болчихсон. Яг нөгөө жоохон махлаг охин байсан юм билээ л дээ. Ингээд өөртөө итгэх итгэлийг нь жоохон унгаадаг байсан гэх юм уу. Тэгээд үе тэнгийнхнээсээ юу юм бэлээ. Арай өөрөөр сэтгэдэг байсан юм охин байгаа. Одоо юу гэдгийг нөгөө бусдаас төрүүлж явна гэж ярьдаг штэ. Тэгээ сэтгэдэг байсан. Эндээ өөртөө илүү төвлөрсөн илүү их том зорилготой байсан учраас заримдаа юм гадуурхах мэдрэмжийг аягүй хавдаг гэсэн гинэ. Үүнээсээ болоод өсвөр наснда жинтэй холбоотой дарамт, за өндөр хүлээлтүүд, тэгээ дээрээс нь гоо үзэсгэлэнгийн стандартад нийцэх зүтгэсээр хагаад эндээс бол сэтгэл зүйн асар их дарамтанд орж ирсэн. Тэгээд энээс болоод нэг хоолны эмгэгтэй болж ирсэн байгаа юм л да. За одоо энийг бол чөлөөт ярьдаг юм билээ. Залуу хүүхдэд мессеж өгдөг гэсэн. За ингээ 16 наснда сургуулаа төгсөөд Грекийн Крит арал дээр амралтын хөтчөөр тухайд ажиллаж байсан юм билээ. За дараа нь Англид буцаж очиод загвар өмсгч хийжсэн. Дээрээс нь хамгийн сонирхолтой нь Playboy сэтгүүлийн загварын модель хүртэл хийжсэн юм билээ. Playboy сэтгүүл дээр гарч ирсэн гэсэн үг. Гэтэ энэ нөгөө хамтлагт орохоос өмнө л тараад байгаа юм л та. За тэгээд
Бүсүр наснаасаа л бусдын үгэнд ерөөсөө ордоггүй яг л өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж боддог ийм хүүхдээсэн маань. Тэгээд миний бодол надад зөв өөрийнхөө үзэл бодлыг маш сайн хамгаалж чаддаг. За тэгээд хэдийгээр хүмүүс ингээд оромжлоод гадуурхаад байгаа ч гэсэнтэй тод өнгөөр хувцалдаг, өөртөө ихтэй тийм охин байсан маа л та. За энэ нь болохоор Ginger Spice гэмээр хурц хүчтэй имижтэй дүр төрх юм. Суур нь болж өгсөн гэж ярьд юм байна. За ингээд 94 онд болохоор эмэгтэйчүүдээс бүрдсэн шинэ pop хамтлаг бүрдүүлэхээр нөгөө зар тавьсан байсан шүү дээ. Энэ зар дээр анх болохоор бус дүр нь бол ингээд сонгогдсон явж исэн. Жэри тухайн үедээ яг нөгөө гэрээ даавал дээр ажиллаж исэн юм байлээ. Тэгээд анхан шатныхаа шалгаруултанд нь очиод ингээд шалгаруулсан чинь цагаасаа хоцроод ингээд очсон. Тэгээ очсон ч гэсэндээ дараа нь бие даан уулзалт товлсон юм билээ. Бүр чадсан гэх юм уу. Одоо тэр чинь 400 охтой шалгаруулж байгаа шүү дээ. Цагаасаа хоцроод ирсэн. Яаж уулзалт товлсон бэ? Би намайг ингээд шалгаад өгөөч. Би ганц удаа ингээд болох уу гэж нэлийн гуйсан юм шиг байна л да. Тэгээ бие даан уулзалт товлж чадсан. Тэгээ өөрийнхөө авьяас төр төрхөөр агентадыг анхаарлыг татаж чадсанараа ёстой гоё хувь тавилан байна тий. Тийм би бас сургуулаа төгсөөд нэг ярилцлагаас хоцроод гуйсан чинь зайл. Тэгтээ тэр би байрлага олохгүй гоцсон баггүй. Тэгээ би яг тэр бэгийн нэг юм уу хоёр юм болов уу гэл тэр нөө үүдний ахтай ярьжсэн чинь нэг 2 минут хоцорлоо. Тэгээ орсон чинь боломжгүй оруулахгүй. Гэхдээ яг тэр чи том л газар л байсан л да. Тэгэл би яхаа гуйжтэй би ингээд мэдхгүй ингээд төөрөө тэгээ яг ингээд ирчлээ гэдгсэн чи чамайг оруулахгүй хаа да гэдэг уулцсан шүү дээ. Тэгээд тэгсэн. Тэгээ яг явж байгаа л хөтлөгч болсон л доо. Тэгвэл одоо хамтлагийн гишүүн болцсон л байна шүү дээ. Харин энэ хүмүүс өстэй зарим нь азтай хүмүүс байт юм билээ. За тэгээ Жэри хамтлагт орж ирснээр хамтлаг доторх маргааны суурийг тавьсан. Бас нэг талтай. Яасан гэхээр удирдагч маягийн буюу одоо бусдынхаа манлайлах удирдах чиглэл рүүгээ орж ирсэн л дээ. Тэгээд Ginger Spice гэдэг нэртэй болж эхэлж байгаа. За улаан үстэй өссөн, эрч хүчтэй хурц яриатай, дээрэс нь загварын маш өндөр мэдрэмжтэй гэлээр ялгарч байсан. Өөртөө ихтгэлтэй энүүгээрээ бусдаасаа ялгарч л байсан маа юм л та. За тэгээ зөвхөн дуучин байгаагүй. Хамтлагийнхаа маркетинг олон нийтэд харилцах ажилд маш идэвхтэй оролцдог байсан юм билээ. Тэгээ 1997 онд Британий хөгжмийн шагналыг гадуул ёслолт өмссөн. Британий Далбаатай дайрсан pop соёлын бэлэг тэмдэг болж өгсөн байдаг. За ингээд хамтлагт орсон явж байсан. Яг маргааны суурийг тавьсан бэ гэдгсэн. 1998 оны 5 сард хамтлаг хамгийн эд орхил үед байсан бүр ингээд эд галзууруулаад дэлхийн нийт бол Spice Girls-аар амьсгалж байсан уу яахгүй. Тэгсэн чинь Jerry генетикийн хамтлагаасаа гарсан. Тэгээд гинт гэдэг нь хинт чилээг үгс үг. Нөгөө бус дөрвөн ч мэдээг байхад гарлаа гэд гарсан гэсэн үг. Урдчилж юусоо хэлээгүй. Тэгээд шалтгаан нь болохоор өөрийн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндэд би анхаарал тавьмаар байна гэж л тайлбарласан байна. Тэгээд энэ гинтийн мэдээлэлт нь болохоор гинт ингээ гараа авсан пенүүд нь маш их чочирдсан. Тэгээд дараа нь бие даасан уран бүтээлтэй амжилттай эхлүүлж чадсан л та. Жеригээ оролцоогүйгээр хүмүүс болохоор яаж өгж үзчихсэн гэхээр Spice Girls хамтлаг тийм ээ бүрэн утгаараа байж чадахгүй штэ. Энэ хамтлагчид ингээ тарчиж байгаа юм биш үү гэгээд маш олон хүмүүсийг одоо шархлуулсан гэх юм. Тэр гол нь хамтлагийн гишүүдээс хэлээ өгсөн тийм. Тэгээд хамтлагийн зүрх дүр төрх маркетингийн оюун ухаан нь байсан гэж үздэг юм байлээ. За тэгээд 90 онд энэ Jerry хамтлагаасаа гарсан болохоор тухайн үеийн хамгийн том сенсац нь болж байсан. Байж болох бүхэл сэтгүүл, сайттай юм гоо тэн дээр бүгдэн дээр нь бичижсэн л тээ. За тэгээд шуугантай явдлуудын нэг болж ирсэн. Тэгээд эндээсээ болоод нэг таамаглууд гарч ирсэн. Яас идэр хоорондоо алалцсан юм уу те цалин мөнгө нь болохгүй байгаа юм уу гэл бүх юм болж ирсэн. За тэгсэн аль бие усны шалтгаанаа болохоор 1998 онд 5 сарын 31-нд Jerry хэвлэлд аль бие усаар дараах мэдээлэл хийсэн байдаг. Энэ болохоор би сэтгэл санааны болон биеийн хувьд үнэхээр туйлдж байна. Би ядарч байна. Тийм учраас хамтлагаасаа гарч байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст талархаж байна гэж яг аль бие усаар ингэж тайлбараа хийсэн байдаг. Яагаад гэдгсэн чинь 1996-аас 98 оны үед хооронд 2 жил хугацаа аахгүй. Хүртэл хамтлаг дэлхийг бүхэл бүтэн шоу бизнесийг байлдан дагуулж байсан. Тэгээд ямар ч завгүй хэмнэлээр бол амьдарч л байсан л та. Иннээсээ болоод Jerry-гийн хувьд бие махбодын болон сэтгэл зүйн ядаргаанд орсон. Тэгээд нөгөө би шатаад дууссан юм байна гэдэг мэдрэмж авсан гэсэн. Би шатцсан, дүрлэлтсэн. Одоо надаас гарах юм юу ч байхгүй мэн. Тэгэхээр би юу нь л гарах юм байна. Өөрийгөө борно авдалцсан л гэж бодсон. Үгүй яг үнэ. Би одоо энээсээ ч явахгүй байна. Надаас юу ч гарахгүй байна гэдэг л шийдвэрээ гаргасан юм билээ л дээ. За хамтралчаа танилцуулаад урагшлуулъя. Сэтгэлд хүртэл сэрүүцүүлэн GPA air condition. За халуун дулааны улирал эхэлж байна. Тийм учраас орчны температурыг хамгийн тохиромжтой юм байлгахад тань air condition зайлшгүй хэрэг болно. Хэргийн асуудлыг шийдэхэд бол GPA за өрөө цэцлэгний air condition 16-аас 36 м2 тал баг сэрүүцүүлэх хоёр төрлийн тохиромжийг танд санал болгож байгаа юм байна.
За таны ажил гэр офс албан тасалгаа гараж гэж юу нь хаана байрлуулах боломжтой. Тэгээд өөрөө тасалгаан цэрүүн таатай байдлыг бий болгодог юм байна. За GP air condition агаарыг олон давхар бүхий шүүлтүүрээр шүүж, цэвэршүүлнэ, ариутган ёонжуулна, агарын чанарыг илүү сайжруулдаг гэсэн үг. За яа тэгэхээр нано мөнгөн шүүлтүүртэй байна. Идэвхтэй нүүрс төрөгчийн шүүлтүүр, био шүүлтүүр, витамин Cтэй бас шүүлтүүртэй байна. Энэ бас ямар гоё юм те. Тийм үү? Витаминтай юм байна шүү дээ. За тэгээд танд мэрэгжлийн найдвартай баталгаатай үйлчлэгийг түрүүн шуурхаа үзүүлнэ гэсэн үг. Угсарт суурлуулах дээр санаа зовлт байхгүй өөрсдөө ирээд угсраа суурлуулад өгчнө. Бас баталгаат хугацаа урттай 1-2 жил. 1-2 жилийн хугацаанд бас баталгаат хугацаа өгөх юм байна. Тэгэхээр нөгөө гэртээ ямар одоо кондишн тавихаа мэдэхгүй байгаа бол дур мэдэн сонгохгүйгээр зөвлөгөө авал танд яг болно. Нөгөө хүмүүс сонголтын одоо зөвлөд өгнө. Тийм билээ. Чи одоо нөгөө метр квадрат гэдэг юм ингээд байрлал байрлал тэгээд хаан тавьбал илүү зүгээр мөгөөргээд юу юм бэлээ шүү дээ. Ингээд хан ман тулгаж бас хамаагүй тавиад идэв юм шиг л шүү дээ. Би бас нөгөө анхандаа авчаад ингээд мэдгүй тавьдсан чинь наана жоохон зай майтай байдаг ч гэнэ. Хашаа хаалт малдаг ч үү тий. Тэгээд юм байдаг. За хаанаас авах юм гэхээр Баянгол дүүргийн 22 дугаар хороо 17-гийн 57 онд 6 дугаар бичээр хооллын юм баруун хойно байна. За дараагийн хаяг нь болохоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дугаар байр нэг тоотын нисдэг машины 100 урд нь байрлаж байгаа хнэ. Холод хотсын дугаар 99 19 44 34 93 10 30 гэсэн дугаарлал холбогдорой. Social hag-ын GPE Mongolia гэдэг харахаараа тэрнэ баярлалаа хамтраж байсан сэтгэл хүртэл сэрүүцүүлэн GP air condition байлаа. Баярлалаа. За ингээ үргэлжлэн мэдээлэлээ хүргэе тийм ээ. За тэгээд эндээсээ хойш болохоор хамтлаг доторх зөрчилтэй хэлсэн. Яг тэр нэг удирдаг шинж төрхтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь хоёр удирдагч төрлийн юм харизмтай хүмүүс нэг дөрөв байхад хэцүү байт юм байна л да. Мэлби өөрөө тийм байсан. Мэлбиг хувьд болохоор бас л их юм удирдагч байсан учраас хоорондоо зөрчилдөд байсан юм байна л да. Энэ хоёрыг хоорондоо таардаг байсан гэж олон их сурвалж дээр дурдсан байт юм билээ. Хин нь илүү анхаарал татах хэвтэй те. Хин нь илүү удирдах хэвтэй юм бэ гэдэг те. Лидерийн өрсөлдөөн байсан гэж үздэг юм билээ. За дээрэс нь Жеригийн хувьд болохоор Spice Girls имижийг хийхэн өөрөө ихэнхийг нь би өөрөө бий болгосон гэж үздэг. Гэхдээ хамтлаг доторх бие даасан уран бүтээл хийх боломжгүй байгаадаа гутарч хэлсэн гинэ. Би хамтлагтай байсан ч гэсэн бие даасан бүтээлээ хийж болохгүй мөхөр болохгүй байгаад байсан учраас за ер нь өөрийг илэрхийлэх цоош нь орон зай хайж эхлээд хамтлагаасаа гарсан юм бэлээ. За эндээсээ гараад сайн сайхны төлөө ерөнхийдөө нийгмийн сайн сайхны төлөө дуурах маш их сонирхолтой байсан. Хамтлагаас гарсныхаа дараа эмэгтэйчүүдийн эрх эрүүл мэндийн асуудал дээр ерөнхийдөө шууд тулж ажиллаж эхэлсэн байт юм бэлээ. За тэгээд шууд л гарсан буюу Viva Forever гэдэг дууг нь сонсчихсан баг тийм хүүхэлтэйгээр ингээ хийцэн нэг юм эвлүүлдэг шоон дотор нэг хүүхийг хилээдэг. Тэр дууг нь өнөөдөржингөө сонслоо л да. Энэ клипнийхээ зураг авалтанд ч оролцоогүй. Тэгээд тоглолтын яг өмнөхөн гинэт гарсан хүмүүс маш олон хүмүүсийг чочролт оруулсан л да. Тэгээд зарим хүмүүс болохоор түүнийг хинээс зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдээлэл ингээл хамтлаг ороход гарчлаа даа гэж хэлжсэн юм байлээ. Хожим нь болохоор нэлээд хожуу хэлсэн үг нь болохоор би тухайн үед өөрийгөө олох гэж маш их зөрчилдөөтэй хэцүү байсан. Дотоод зөрчилдөө хэцүү шүү дээ. Угтаа бол би зүгээр л орхиод явахыг хүсээгүй. Гэтэ би өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй байсан. Гэдэг нь одоо юу гэсэн үг юм бол нэг юм сонирм мэдгэдэл хийсэн байдаг л да. За тэгтээ хамтлагаас гарсан маш том цохилт болсон. Хожимны яг нөгөө дахин нэгдэлтэд оролцсон 2012 19 онд оролцсон байдаг. Фэнүүдтэйгээ эвлэрээ дулаахан харилцаагаа сэргээсэн байдаг. За тэгээ ганцаарч хэлсэн хэд хэд уран бүтээлийг бас амжилттай араагаасаа хийсэн байдаг. За хүүхдийн номын цувралыг бас гаргацсан юм байлээ. 250,000 гаруй хувь борлогдсон явж байгаа гэсэн шүү. Тэгээ хүүхдүүдийг өөртөө итгэх, бусдыг ойлгох, шинийг гэрэл хэлэх тухай өгүүлдэг юм хүүхдийн номын цохиолч гэсэн. За дээрээс нь загвар стилистийн ажил бас хийж байгаа. За телевиз медиа салбарт ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бас ажиллаад ингэ явж байгаа. Кино хөгжмийн жүжигийн бүтээл бас одоо хэд хэдэн дуулсан байгаа гэсэн. За хувийн амьдралаас нь дурдвал 2001 онд Жеригийн топ тучин Робби Уильямс, Крис Эванс, Жей Джонсон буюу Эмма Бантангийн нөхөртөө хүмүүстэй холбоотой байсан. Нэр холбогдчихсэн. Гэхдээ энэ нь бол яг аль биесээр батлагдаагүй юм билээ л дээ. За ингээд 2006 оны 5 сард охинтой болсон. Хүүхдийн аав нь болохоор 2005 онд үерхжсэн тухайн кино зохиолч Сачи Герваси гэдэг хүн юм бэлээ. За тэгээ Виктория Бекхэм, Эмма Бант хоёр охиныхон загламаас ээж гэж явдаг гэсэн. За ингээ Жеригийн хувьд бол 2014 оны 2 сард Формула 1 багийн ахлагч Кристиан Хорнертой болцож эхэлсэн. Ингээд 14 оны 11 сарын 11-нд сүү тавьсан тухайга зарлаад 15 оны 5 сарын 15-нд гэрэлсэн байдаг. Айгуу сонин сонгод юм байлээ. 14 оны 11 сарын 11 гээд сүү тавингуудаа 15 оны 5 сарын 15-нд ингэж нэг өдөр сударт айгүй ажил бүгд л үгд юм болоо да гэж утсан шүү дээ. Хурмаа хийсэн. За тэгээд 2016 оны 10 сард анхныхаа хүүхдээ хамтаа хүлээж байгаагаа зарласан байдаг. 17 оны 1-р сард 21-нд хүүгээ төрүүлсэн юм билээ. Одоо ингээд хүү ах хоёртой гэсэн. За эрүүл мэндийн түүхээс дурдвал тийм ээ.
За хамгийн төгөмөл нь одоо бид нар хамгийн сайн сонсож байгаа нь хол нэмгэх, холт нэмгэх гэдэг яваа шүү дээ. Яагаад тэгэхээр 90-ад онд яг хамтлагт байх үедээ болохоор их иддэг гэнэ. Хяналтгүйгээр контролгүйгээр маш их идэнгүү те. Тэгээ дараад нь гуруугаа ээж бөөлждөг ч юм уу, нэг бол бөөлжүүлэх юм уудаг ч юм уу ингээд байсан. А нөгөөт нь болохоор биеийн чинь ингээ хит их хянаж эхэлсэн. Хоолноос татгалзах буюу нэг болохоор хит их идэл бөөлж гаргаад идэг, нэг болохоор огт юм идэхгүй. Яг юм эмгэгтэй байсан. Тэгээд хожим нэг олон нийтэд хүлэмжшүүлсэн юм билээ л те. Энтэй холбоотойгоор жин гинэт хэмжээгээр буурсан, турж эхэлсэн. За тэгээд энээс болоод нөгөө хэвлэл мэдээл фенетэн санаа зовж эхэлсэн. Тэгээд би хаан зүгээр агаа даа гэд. Тэгээд тэр үед болохоор би өөрийн амьдралаа тэр чигтээ бүрэн алдчихэ гэдгээд тухайн үедээ мэдэрч ирсэн гэдэг чийсэн. Тэгээд энэс яаж гарсан ингэ гэсэн чинь сэтгэл зүйн зөвлөгөө авсан, бясалгал йог, бясалгалын дадал зэргээр өөрийгөө эрүүл мэндэд анхаарч эхэлсэн байна л да. За сэтгэл хөдлөлийн хувьд бол маш их савлгаатай гинэ. Нэг ингээд сэтгэлээр хөөрвөл баярлах хөөрчгүй гэл нэг болохоор навс унаал ингээд байдаг. Тэгээд хамтлагаас гарсныхаа дараа болохоор өөрийгөө мэдэрсэн юм ямар ч зориг байхгүй нэг юм хоолсон төөрсөн юм шиг мэдэрчээсэн үе байсан. Тэгээд энийг яаж давсан гэхээр нөгөө ном бичсэн хүүхдүүдтэй ажиллаж иж нэгэ тавж гарсан юм байлээ. За ээжийн хувьд бол одоо эрүүл мэндэд маш их анхаардаг. Ягаад тэгэхээр анхныхаа жирэмслэлтээс хойш за би эрүүл байхгүй бол сайн ээж байхгүй байна. Эрүүл мэнд бол үнэхээр асуудалтай юм байна гэдгийг бол мэдэж гисэн гэсэн. За хууль эрх зүйн жаахан маргаан байдаг. Энд нь болохоор папрац хэвлэлийн хэрэг буюу 1990 он болон 2000-ад оны ихэнх үеэр болохоор хувийн амьдрал тэгээ дээрээс нөгөө жингийн асуудал маш их ярьж эхэлсэн. Хайр дурлал, хамтлагаасаа гарсан шалтгаан энээсээ болоод нөгөө папрац байнгын дагаж авч хувийн орон зайд нь хит их халтчихсан л доо. Зарим тохиолдолд жирийн зурагчд болон сэтгүүлчдийг гэрхэн ойролцоо эргэлтийг хууль ёсоор хязгаарлуулах хүсэлт хүртэл гаргасан байт юм билэ. За тэгээд хамтлагийн нэр ашиг орлоготой холбоотой хуулийн маргаан бас араасаа гарч ирсэн. Энэ болохоор 2012-19 онд буюу дахин нэгдэх үед нь гарч ирсэн юм билээ. Брэнд нэр ашиг орлого оюуны өмчтэй холбоотой гэрээ хилцээрүүд бол араасаа бас дахиад шинээр хийгдсэн байдаг. За яг дотоод маргаан байсан ч гэсэндээ шүүхийн шатанд хүрээгүй гэрээний хүрээнд зохицуулагдаж шийдэгдэж чадсан байт юм билээ. За хуурамч мэдээлэл тараалттай тэмцсэн буюу зарим хэвлэл болохоор түүнийг нөгөө хамтлагаасаа зүхтаацсан, нэг бол хамтлагт байхдаа маш их дарамтанд орсон гэх мэтчил нэг батлагдаагүй мэдээллийг араасаа цацаж эхэлсэн л дээ. Тэгээд энэ тохиолдолд шууд хариу арга хэмжээ аваад мэдгдэл хийгээд ингэ явж байсан. За дээрэс нь нөхрийнхэн шууган тарьсан хэрэг байсан. Яасан гэдгсэн чи Кристиан Хорнер ажлын байрны ёс зүйн асуудал шалгагдсан буюу нөгөө нэг хүний би тамаагүй хөрсөн гэдэг юм болж исэн. Гэхдээ яг нөхрийн тал зогсож исэн л та. Тэгээд өөрөө оролцоог болохоор энэ их тийм амар сүд болоогүй. За ингээд нөгөө фенүүдийг насар их уурлуулж ирсний дараа хамтлагаас гарсны дараа Мельбигийн мэдгдэл одоо юу н дэлхийн нийтийг цочроосон. Юу гэсэн ингээд гисэн Мельби болохоор тэр биднийг орхио явчихсан. Ямар ч тайлбаргүй гэж хэлсэн. Яг жири сүулт нь хожим уучлалт гуйгаа. Сэтгэл санааны хувьд би гүн ядарсан байсан, гарч явахаас өөр арга байгаагүй гэж тайлбарсан байсан л та. За дээрэс нь Мелани битээ бас яхад одоо Мельби хэлэм л та. Зөрчил буюу хамгийн хүчтэй хоёр дүүрний энэ хоёр л байгаа юм л та. Жири бол Мельби хоёрлолцоод байгаа. Хоёулаа хүчрэхэг энэс болоод маргаан болсон юм уу да гэдгсэн. Гэтэл 2019 онд нэг айхтар том шууган гарсан. Мельби мэдгдэл хийсэн. Яасан гэдгсэн чинь Мельби энийг арилслаханда би Жэритэй нэг удаа дотн харилцаанд орж исэн. Тэгээд болоо гэдэг хэлсэн. Хамтлагийн хоёр эмэгтэй гэх юм шүү дээ. Тэсэндээ энэ мэдээлэлд олон нийтийг цочирдуулсан л да. Тэгээд хамтлагийн одоо пенүүдэд маш их гайхшруулыг төрүүлсэн. Харин Жэри энэ талаар аль биесээр дараад нь тайлбар ихтэй. Энэ худлаа мэдгдлээ. Би хоёр хүүхдээ ээж, би гэр бүлдээ үнэн чөхөө гэж няцаасан байт юм бэлээ. За тэгээд гишүүдийн хооронд баг зэрэг хүндий байдал үүссэн гэсэндээ дараа нь бол эвлэрсэндээ яг энэ талаар нарийн учрыг өөртөө л мэдчих واخ. Ямар ч тийм мэдээлэл хэлж ярьаагүй юм шиг шүү дээ. Яраагүй. Ямар ч нэг тийм болох нь болсон байдаг. За тэгээд хамтлаг нэгдэхүй дахиад жоохон маргаан гарсан. Тоглолтын маршрут, менежментингээрээ хувийн төлөвлөгөө зэрэг тэр санал зөрүүлдэжсэн. За жишээ нь одоо Виктория Беккемийн хувьд тэгэхээр бүрэн тоглолтод оролцохгүй байгаад байсан. Зарим гишүүд бизнесээсээ татгалцсан. Ихэнх Жэри ерөнхийдөө бол маргаанд зөөлөн ойлголцох хэрэгцээд би бинийх нь бол ивэн олоод л ингээд явж исэн юм бэлээ л дээ. Тэгээд юу гэж тайлбарсан гэхээр бид бүгдээрээ хүн штэ. Маргалдны эвлэр нь хамгийн чухал нь үнэнч нээлттэй байдлаа гэж хэлсэн байт юм бэлээ. За. Тэгээ ер нь бол гараагүй байсан бол хамтлаг бас дахиад үргэлжлэх байсан бат тий. Магадгүй л юм. Гэтэ одоо тэгээд яг дотор нь үйлжсэнийг гişүүд л бидэндээ тэрийг бас нарийн ширээнийг ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм нууц юм бол нууцараа л үлдэх ёстой. Тэгэхэд эргээд харах нүүр учраас ярих юм ярихгүй гэж байгаалах дөө. Одоо тэгэл эргэж нэгдэл тоглолтоо хийгээл явж лээ.
За баярлалаа түргэн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтөж чанцаа амын найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол амт очир дагнаас мөн сэтгэл хүрт сэрүүцүүлэн GPE Air Condition байлаа. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгийн хүлээн сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.